Тал хээр элсэн цөлийн оронд ч өргөн удам оймод байдаг гэдгийг би анх Монголд ирэхдээ олж мэдсэн юм. Энэ нутаг орон оймод арвинтай байсан нь намайг гайхшруулаагүй. Харин оймод ямар их сүдэж дороотсон нь намайг гайхшруулсан. Хойд хилийн ойролцоох онгон дагшин ойн хэсгийн газруудад энгийн жуулчид байтугай малчид ч очих боломжгүй. Бэлчээрлэлт эрчимцснээр эдгээр өргөн удам ойн зах тал хээр рүү шилжиж ойгоос мод бэлтгэх, алт олборлох, төмрийн олон удаагийн давтамж ойг улам дороотолд хүргэж байна. Алт олборлолт нь тал хээр ойн экосистемд асар их сөрөг нөлөө өөрчлөлтүүдийг үзүүлж, ялангуяа малчдын амьдралд ихээхэн нөлөөлсөн. Эргийн унган ойгоос үлдсэн нь зөвхөн энэ мод л байна. Mongolia is a traditionally nomadic country and last few Монголчууд эрт дээр үеэс нүүдэлчин уламжлалтай ард түмэн бөгөөд сүүлийн хэдэн 10 жилээс суурин амьдралын хэв маяг руу шилжиж байна. Гэвч хүн амын дийлэнх нь мал аж ахуйгаа эрхэлсээр байна. Бид оймод болон мал аж ахуйн талаар ярих болгонд үргэлж асуудал байдаг. Малын тоо өссөөр байгаа нь эцэстээ уур амьсгалын мөн мал бэлчээрлэлтийн ойд үзүүлэх сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байна. Addition is the livestock pressure to the forest. Ойд хээрийн газар нутаг хүнд хэцүү байдалд байгааг нутгийн иргэд улс төрчид мэдэрч байгаа. Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй олон улсын стрим төслийн хүрээнд манай хамт олон доройтсон ой нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж байна. Бид Монголд ажиллаад нэлээд хэдэн жил болж байна. Бидний тухайн орон нутгийн нөхцөл зохицсон амархан цааш доктортой аваад явах боломжтой шийдлүүдийг санал болгож байгаа. Хэрэгжүүлсэн арга барил нь бүхий л хүмүүст өр өгөөжтэй, эрүүл, үйл ажиллагаатай ой хэлбэрээр илэрнэ. Стрим төсөл нь Монголын судлаачдыг идэвхжүүлэн дэмжих доктортой үйл ажиллагааг танилцуулахад чухал ач холбогдолтой гэж бодож байна. Бид Хинтийн нурууны хэсэгт баруун ойн гүн рүү оюутнуудын хамтаар ойн унган хэв шинжийг судлахаар аялалд гарч байна. Бид гүн тайг руу аялж байна. Энэ нь өөр хаанч харах боломжгүй амьдрах орчин юм. Тэнд жодоо, Сибирь нарс, магадгүй гацуурч байх боломжтой. Энэ газар нь бидний зорилттой газар нутгаас гадуурч гэсэн гол нь оюутнуудыг өөр амьдрах орчинтой танилцуулан тэдгээр ховор нандин ой түүний хэсгүүдийг арчлан хамгаалах үндслүүдийг хэлэлцэн ярилцах сургалтын зорилготойгоор явж байгаа юм. Хуучирсан техникээр аялах нь заримдаа асуудал дагуулдаг. Аз болоход ихэнх асуудлыг чадварлаг жолооч газар дээр нь шийдэж чаддаг. Шүн болох гэж байхад бороо орохын өмнөхөн манай машин шавар дунд эвдэрсэн болохоор эндээ л дуусах нь дээ. Жолооны хүрд болон дугуй хоорондын ямар нэг холболт. Тэр болж байгаа үгүйг шалгахын тулд жолоог эргүүлж өгөхийг хүсэж байна. За болсон. Гүн тайг бол мөх зэвдэгтэй нэгт холбоотой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас багасж буй өвөрмөц онцгой экосистем юм. Ингэснээр ундны усны их усүр багасж энэ экосистемд аюул учирч байна. Энэхүү орчин нь газрын хэвлэлдээ мөх зэвдэгтэйгээрээ онцлог. Оюутнуудыг амьдралд нь анх удаа мөсөлгийн үеийн үлдэгдэлд гар хүргэж үзүүлэхийн тулд бид эндээс ямар нэгэн үзүүлэх жишээг олохыг зорж байна. Өндөр уулын шилмүс мододтой тайгын мөнх зэвдэгт энэ бүс нь тал хээр нам дор газар мал бэлчээрлэх тааламжит цаг уурдуудыг цэнгэг усны их усүр болдог.
паству робитка. Toto lesní společenstvo je Энэхүү ойн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас багасж буй мөнх цэвдэг, өөрөөр хэлбэл байнгын хөлдөө хөрсгийн тархалттай маш нэгт холбоотой. Rádio jsme v suchém modřinovém porostu. Би холбоотой гэж бодож байна. Эндхийн мөнх цэвдэг хайсан энэ нь асуудлуудыг үүсгэх шавжууд тархахад тохиромжтой илүү хуурай, илүү дулаахан нөхцөл байна гэсэн үг юм. Тэгээд үр дагавар нь энэ үү? Яг тийм үр дагавар гэдэг нь ойлгомжтой. Байгалийн нөхөн сэргэлттэй хуурай шинсэн ойд үүнийг хэрхэн харж байна вэ? Ирээдүй байгаа юу? Мэдээж байгалийн ойд байгалийн нөхөн сэргэлт ирээдүйтэй байдаг. Цаг хугацааны үзүүлэлт нь хуурайшилт болон дэлхийн өөрчлөлтөөр хэмжигдэнэ. Яаж өрнөж өөрчлөгдөх нь асуулт хэвээр. Ийм ойг нөхөн сэргээхэд нэлээдгүй хугацаа шаарддаг. Due to climate change, Mongolian Уур forests амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан Монгол орны ой нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа ч ой менежментийг сайжруулснаар энэ нөхцөл байдал илүү үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Тиймээс Европын ихтэй сургууль, судалгаа шинжилгээний баг болон Монголын ихтэй сургуулиудтай хамтран Монголын ойд хийх дадлаг ажлаа сайжруулахыг зорж байна. better the forest practice in Mongolia. Төсөлдөх бидний үйл ажиллагаа үндсэн 3 тулгуур баган дээр суурилдаг. Боловсрол, судалгаа мөн дадлагад суурилсан хамтын ажиллагаа юм. Эхний хоёр нь бие биенээ нөхөж маш нэгт уялдаа холбоотой байдаг. Бид зөвхөн бие даан судалгааныхаа үйл ажиллагааг явуулдаггүй, харин үүндээ Монголын ихтэй сургуулиуд, тэдний мэрэгчлэтнүүд, оюутнуудыг хамруулдаг. Оюутнууд эдгээр талбайнууд дээр жишээлбэл бакалавр болон дипломын ажиллагаа хийж, улмаар өөрсдийгөө боловсруулан өөрсдийн салбартаа мэрэгчлэн болцгоодог. 3 дахь тулгуур багны хүрээнд бид ой мэрэгчнүүдтэй хамтран ажиллаж тэдэнд ойг хэрхэн яаж удирдан эдийн засаг, экологийн хувьд урт хугацаанд тогтвортой байлгах аж ахуйн арга хэмжээг үзүүлэн зааж өгдөг. Tady vidíme za náma studentky, které počítají vlastně. Энд миний ард хассан талбайд асар олноороо байгалийн жамаараа нөхөн ургаж буй зулсан моддыг оюутнууд тоолж байгааг бид харж байна. Эндээс бид үнэхээр мянган жижиг нарс сэргэн ургахыг харж байна. Харин эсвэргээрээ тэнд энэ талбайтай харьцуулахад хяналтын талбай болгон ашиглаж байгаа газарт ерөнхийдөө бараг нэг ч нөхөн ургалт байхгүй байна. Мал бүгдийг нь идчихсэн. Ten dobytek všechno vyžral. Орон нутгийн мэрэгжилт нь надад тодорхой хэлсэн. Сүүлийн 20 жилд малын тоо толгой 25-аас 70 сая хүртэл өссөн. We try to keep our tradition, but because Бид уламжлалаа хадгалахыг хичээдэг сүүлийн жилүүдэд бэлчээрийн даас хэтэрч олон асуудлууд үүсэж байна. Ойн салбарынхан болон малчдын дунд ихээхэн тэмцэл өрнөж байна. Миний бодлоор бид малчдад тодорхой ойлголт мэдлэгийг өгөх шаардлагатай. we should increase the awareness of the herders. We would like to involve the local herders. Бид тухайн орон нутгийн малчдыг мод тарих, арчлах зэрэг ойн үйл ажиллагаанд татан оролцуулснаар тэд ойн аж ахуйн модны талаар илүү сайн ойлголттой болох болно. About the forest and forestry and trees. Эхлээд бид энгийн суулгац ашиглан шинэ ой тарихыг оролцсон. Гэвч бид хэд хэдэн асуудлуудтай тулгарсан. Vypadá to špatně. Энэ сайнгүй харагдаж байна. Бидний тарьсан нарс маш муу ургасан, амжилт муу. Нарс модноос 10 хүртэлх хувь амьд үлдсэн гэж би бодож байна. Суулгацын чанар муу байсан нь нэг шалтгаан. Дийлэнх суулгацуудын оройн нахиа нь хадагдсан байна. Тиймээс тэд ургах чадвар муу, давжаа мод болно. Naprostá většina stromků má zkouslý terminál. Байгаль цаг уурын эрс дэрс нөхцөл мод үржүүлэхийн газар дах суулгацын муу бэлтгэлээс гадна бэлчээрлэлт нь энд бас дараагийн нэг чухал асуудал хэвээр байна. Zůstává jako další problém ta pastva. Umělá obnova v tomto případě selhala. Энд өмнө нь болж байсан төмрийн дараах зөрүүдээр нөхөн сэргээх аргаар хийгдсэн ойжуулалт амжилтгүй болсон. Урд өмнө нь энд амжилттай ургаж байсан нарсыг бид зөрүүдээр тарьж сэргээхийг оролцсон. Гэсэн хэдий ч бас амжилтанд хүрч чадсангүй. Бид ийм үр дүн гарна гэдгийг таамаглан хүлээж байсан тул туршилтын талбайн хашааг Улаангран ойн ойролцоо байрлуулсан. Byly vysázeny situovat do blízkosti osikového lesa. Улаангар мэд анхдагч моддыг бусад унган төрлүүд дээр нь тулгуурлан дэмжих нь тухайн орчны биологийн олон янз байдлыг нэмэгдүүлдэг. The Mongolian president announced the Billion Tree National Movement
which is against the Монгол улсын ерөнхийлөгч Монгол орны хөрсний доройтол цөлжилтийн эсрэг тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг зарласан. Гэхдээ тэрбум мод тарих нь нэг хэрэг боловч одоо байгаа ойн сангаа тордох нь илүү чухал. Ийм учраас энэ төслийн хүрээн дэх хамтын үйл ажиллагаа нь Монгол орны ойн менежментийг сайжруулахад бидэнд тусна гэж үзэж байна. Activity will help us better forest management in Mongolia and same time supporting that the future those plantations. Ойн тарц суулгацууд нь тухайн их модондоо хор хөнөөлгүй байдлаар модны орой өндрөөс цуглуулж авсан үрээс ургадаг. Бид өөрсдийн боргоцоог цуглуулах, дараа нь боргоцоогоо цайруулан үрээ авах аргачлал мэдлэгээ нутгийнх нь зааж нутагшуулахыг хичээж байна. Ойн байгалийн нөхөн ургалт муутай газарт авах арга хэмжээ бол мод үржүүлгийн газарт ургуулсан тарц суулгацуудыг тарих явдал юм. Мод үржүүлгийн газарт ч хүртэл суулгацуудаа усалж хөрөгдөг усгүйгээр байх ямар ч боломжгүй юм. 10 жилийн хугацаанд 100 сая мод тарихаар бол хариуцлагатай гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээнийхөө дагуу бол жилд 3 сая мод тарих ийм төлөвлөгөөтэй байгаа. 3 сая модоо тарихын тулд бид нар мод үржүүлгийнхээ газар дээр бол 5 сая гаруй тарьц өөр үлээд одоо тариад бойжирж байна. Энд бид цааш ургах боломжтой жижигүүдийг дахин шилжүүлэн суулгаж бойжуулдаг. Томуудыг нь хойш нь тавьж байгаа тодорхой тоогоор багцлж бэлддэг. Үндэснийхэн өсөнцрүүдийг гэмтээхгүй болгоомжтой байх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн суулгац том хэмжээтэй үндэсний систем нь тохиромжгүй болохыг харж байна. Үр дүн нь хангалтгүй байсан. Энэ жил бид илүү сайн суулгацуудыг газрын дээрх ба газар доорх хэсгүүдийн харьцаа илүү сайтай жижиг байхаар сонгосон. Тиймээс энэ жил сайн ургана гэж найдаж байна. What we are doing there is we are coordinating the establishment of demonstration plots for sustainable forest management in the forest and sometimes outside the forest. Бид юу хийж байгаа вэ гэхээр ойн дотор болон гадна талд туршилт судалгааны талбай байгуулж ойн доктортой менежментийг загвар байдлаар хийж байна. Ингэснээрээ нутгийн иргэдэд ойн менежментийн зөв дадлыг танилцуулахаас гадна ойн нэмэн өртгийн судалгаанаас эхлээд ойн бодлого, мэргэжлийн боловсрал гэд бүхий судалгааг цогц байдлаар хийж байна. Мөн орон нутгийн оролцогч талууд манай төслийн бүх алхмуудад хамрагдан суралцаж ойн доктортой менежментийн талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлэх боломжийг олгож байгаа юм. In all steps of our project so that they can learn and not least that we can raise their awareness about sustainable forest management. Их сургуулиудын хувьд бид дангаар төсөлд хамрагдаагүй. Монголын 4 их сургууль, Европ, Америкийн нэгдсэн улсын 8 судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг. Нэмж дуртахад ихтэй сургуулиудын холбоо бидэнд шинжлэх ухааны чиглэлээр туслахын зэрэгцээ зааж багшлахад тусалдаг. Гол нь цаашдаа ойн чиглэлээр өөр ажлуудыг хэрэгжүүлэх боломжийг бидэнд олгож байгаа юм. Би анх Мендлийн их сургуулиас өргөдөж оролцож эхэлсэн. Холбооны өөр гишүүдийн ур чадварууд болон харах өнцгөөс суралцаж байгаа шинэлэг ба бид бүгд тун өгөөжтэй байгаа харахад таалагдж байна. Би энэ холбоог маш их дэмжиж байна. Учир нь бид бүх талуудын санааг нэгтгэж чадвал илүү сайн болж чадна гэж үзэж байна. If we bring everybody's ideas together. What we did last year was we just Бид өмнө жил хөрс болон хөрсний минерал дээж авсан бол энэ жил органик хөрсний дээж нэмж авч байна. organic layers also. Залуу хамтрагчдынхаа урам тэмүүллийг харах сайхан байна. Талбай дээр оюутнуудтай хамт байж ажиллах нь бидний хувьд хамгийн том шагнал юм. Бид ойн ажлын дадлага судалгаа хийцгээдэг. Давид энэ газрыг чулуулаг ихтэй гэж хэлсэн байхтай тэгвэл энд ямар чулуу болон урамлын зүйлүүд байна вэ? Хөрсний дулаан, чигшлийг хэмжиж, уулын ой, голын усны гол их үсвэр босон мөх цэвдгийн задарлын хурд хэмжээг тогтоохыг бид хичээж байна. Бид бүгд түнхэл тосгонд байрлах Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Гизийн сургалтын ойд ирлээ. Хонзо, энд яг одоо юу болж байна вэ? Өнөөдрийн гол анхаарал хандуулж байгаа зүйл бол сургалт болон өнгөрсөн жилийн тарьцуудыг шалгах явдал юм. Энэ талбайд бид ил задгаа хээр тал бус яг ой буюу ойн захаас эхлэх ойн менежментийг харуулах зорилготой. Improve the edge of the forest.
дадлаг сургалтын ач холбогдлыг оюутнууд өөрсдөө баталж байна. Болсон гинэ. Хэрвээ бэлэн болсон бол бид дараагийн хавтгааруулсан огтлсон талбай руу очиж хөрсний дээж авч огтлсон талбай болон ойгоор бүрхэгдсэн талбайг хооронд нь харьцуулах болно. We had a lot of things to do. Бидэнд хийж гүйцэтгэх суралцах зүйлүүд их байсан. Гэвч миний бодлоор төслийн үргэлжлэх хугацаа 7 хоног л байсан тул хангалтгүй санагдсан. It's only like a week. I think the management in the Mongolian forest can be a lot better. I think also Монголын ой менежмент сайжрах бүрэн боломжтой. Мөн ойг хамгаалах хуулиудыг аслагдсан бүс нутгуудад илүү хатуу чанд эсвэл арай илүү өргөн хүрээгээр хэрэгжүүлэх боломжтой гэж би бодож байна. Хууль бус аргаар мод бэлтгэх явдал маш түгээмэл байна. Үүнийг шийдэх олон аргын нэг нь нутгийн иргэдэд зөв мэдлэг боловсрол олгох явдал гэж үзэж байна. Гэхдээ бүгд дэндүү аслагдсан мөн ирээдүйд тээвэр холбоог сайжруулахад хүндрэлтэй байгаа юм. Энд байгаа ард иргэдийг ялангуяа аслагдсан бүсэд байгаа иргэдийг үргэлж мэдээлэлээр хангаж сургаж байх нь зүйтэй юм болов уу? So it might be good to always manage and educate the people here. Би илүү шаргуу ажиллах хүсэлтэй байна. Stojíme zhruba v 10 až 16. Бид 10-аас 16 настай нарсан ойд зогсож байна. Энэ ойд амин чухал, шулуун, өндөр чанартай өсөлтийг дэмждэг ийм арчилгааны арга хэмжээнүүдийг цаг тухайд нь эхлүүлэх шаардлагатай юм. Příjmy a kvalitní růst. Бидний ажил сургалтаар дуусахгүй. Хэрэв ойгоос эдийн засгийн үр өгөөж хүртий гэвэл ойгоо арчилж тордох, өөрөөр хэлбэл тохиромжгүй өвчлсөн моддыг нь тэмдэглэн түүж, ирээдүйтэй моддыг нь арчлах ёстой. Ойн бүхэл төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Хөрсийг хамгаалж, усыг хадгалан барьж, хүчил төрөгч үйлдвэрлэдэг. Мөн ойн сэргээгддэг маш чухал түүхий эд юм. Po 150 letech 150 жилийн дараа суулгацаас ийм мод ургана. Дараа нь түүний аялал орон нутгийн хөрөөр амт, тавилга болон бусад бүтээгдэхүүн болон хувирсаар дуустдаг. Бид нэр бол одоо голчлон энэ жил бол одоо хүннүүгэр, Монгол гэр, тавилгатай одоо ширээ сандал гэдэг одоо бүхэл одоо хүний ахуй хэрэглэгддэг юмнуудыг хийж одоо манай одоо худалдаа өгсөн одоо сэтгэл маш өндөр одоо хүлээж авдаг. Бид том нь Евро, жижиг нь Баянгол гэсэн хоёр голын бэлчирт ирлээ. Баянгол гол нь алтны нөөцтэй эрчимтэй алт олборлолтын улмаас бохирдлогтой болсон байна. Тиймээс Евро голыг бохирдуулж улмаар голын доод хэсгийн амьдралын чанарыг буруулж байгаа юм. Бид ойн орчноос тал руу аажмаар шилжиж байна. Монголын том голын иргэдээр буудлах үгүйгээ би сайн мэдэхгүй байна. Урд өмнөх шиг голын уснаас ууж метр урт тул загас барих боломжгүй болсон. Зуны хуурай улирал болоход гол мөрөн бараг уртдаггүй, лагтай ус урсдаг. Asi to tak nevypadá, ale procházím bývalým Тэгж харагдахгүй ч байж магад. Гэхдээ би хуучин ойн дундуур алхаж байна. Эдгээр газруудыг бэлчээр болгон олон жил эрчимтэй ашигласны улмаас энд байсан эргийн зөөлөн бургасан ой аажмаар устж үгүй болсон. likviduje lužní les měkkých vrb. Татмын ой буюу горх болон голын ойролцоох ой хоосон хуурай хээрийн бүсдэх чухал зүйл юм. Мал ан амьтдыг халуун нарнаас хамгаалахаас гадна үр дүнтэй салхины халагчийг бий болгодог. Хээр талын ам амьдралыг хамгаалаж зогсохгүй голын усыг ч мөн хамгаалдаг юм. Голын буурин дээр амьдраад 11 жил болж байна. Айл усноос 93 оноос энэ нутагт байгаа төрснөөс хойш. Энэ нутагт энэ гол дээр орсон буугаад айлдаад 11 жил амьдарч байгаа. Өмнө нь бол 90 онд мод өв сургамал бургас мод байдаг байсан. Одоо байхгүй болсон. Дээр л жоохон байгаа. Гол багассан. Ус татвар эсний нүүдэл их болсон.
Энд өмнө нь ой ургаж байсан түүхтэй одоо алга болсон. Бид энд ойг эргэн авчрах орлого хийж байна. Хашаалж түүн дотроо тарилт хийхээс өөрөөр эргийн ойг харьцангуй хурдан эргүүлэн бий болгох арга байхгүй. Dostali jsme se do stepy. Бид ойн цогцлбороос хол Херталд ирлээ. Энэ удаад бид хуурайшаалт сүлжилттэй тэмцэж байгаа жавхлан цуманд ирчихсэн байна. Энд бидний зорилго бол элсэн махнуудыг товторжуулах замаар элсний нүүдлийг зогсоох явдал юм. Pohyb písku, tím, že budeme stabilizovat zdejší písečnou dunu. Моднууд нь элсэн махны нүүдлийг удаашруулах боломжтой. Энэ тохиолдолд бид элсэрхэг нөхцөл тасан зогцсон байгалийн жамаар элсэн дургаж махныг товторжуулах боломжтой моднууд ялангуяа хайлаасыг ашиглан хашаалж тарих шийдлийг санал болгосон. Хашаа барьсны ачаар малын хөлд нэрвэгдэх явдал байхгүй бөгөөд эрчимтэй бэлчээрлэлтийн улмаас махныг товторжуулах амьд үлдэх боломж нь байхгүй болсон байсан өвслөг урмал бут цөөгүүд байгалийн жамаар ургах боломжийг бүрдүүлж байгаа юм. Intenzivní pastvy nemají šanci přežít a dunu zastabilizovat. Бэлчээрт Херталд хүчтэй байнгын салхинаас нуугдах хэцүү. Элс, тоос шороо малчид тариаланчдад хүндрэл учруулдаг. Харин орон нутгийнхан хөдөө орон нутагтаа байгаа ой модыг үнэхээр дэмждэг. The main challenge here in Mongolia to introduce sustainable forest management is that Монголд ойн доктортой менежментийг нэвтрүүлэхэд тулгуурч буй гол асуудал бол ой бол тэдний хувьд ариун тагшин газар юм. Гэхдээ энэ нь ашиг тусаа өгөх зүйл биш. Тэдэнд бол мэдээжийн хэрэг. Гэхдээ энэ нь аль бие ёсны биш юм. Мөн ойн доктортой менежментийг нэвтрүүлэх нь зөвхөн ой жуулалтын тухай биш юм. Энэ бол ойг арчлах, ялангуяа арчилгааны охилолт хийх юм. Өгсөн модыг огтлж авснаар бусад мод ба өөр ургамлын зүйлүүдэд амьдрах илүү их орон зайг бий болгож өгөх болно. Энэ бол ойлгох, суралцах ёстой үйл явц юм. Монголчуудын дундах хандлагыг өөрчлөх нь Монголд хамгийн их бэрхшээлтэй байсан. Among Mongolian people, that is among the most challenging we have faced here in Mongolia. Situace ukazuje, že malé lokální projekty. Нийгэмд бүхэлд нь өөрчлөлт оруулахгүй, үнэхээр зохицуулалт байхгүй бол жижиг орон нутгийн төсөл хөтөлбөрүүд ой менежментийн зарим жишээнүүд тус болохгүйг нөхцөл байдал харуулж байна. When it comes about forests, I think there is really Ойн тухайд Монгол улс нь Европын холбоо болон түнш орнуудын туршлагаас суралцах боломж үнэхээр их байгаа гэж би бодож байна. Бид ойг зүй зохистой удирдах арга барилд суралцсан. Энэ бол бидний идэвхтэй нөөцийн нэг хэсэг бөгөөд үүнийг шаарддаг. Бид хүмүүсийг сургадаг мэрэгжилтнүүдтэй. Бид зөвхөн их сурвалжийг удирдах зогсохгүй боломжуудыг ч бас удирддаг. Монголд энэ болцоо шинэ зүйл. But are the Tibet schools giving them the required skills? Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулиуд тэдэнд шаардлагатай ур чадварыг олгож чадаж байна уу? Одоохондоо үгүй. Энэ л бидэнд хэрэгтэй байна. Энэ хөдөлгөөнд тулгуурлан ойн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бид эдгээр хүмүүст шинэ сургалт явуулж илүү идэвхжүүлэх шаардлагатай байна. Дараа нь цогц бодлого боловсруулахад нь бид холбогдох яамттай шаардлагатай яриа хэлэлцээрүүд зохион байгуулахад тусалж Тэрбүү мод хөдөлгөөнийг зохион байгуулахын тулд ойд шаардлагатай тонны мод тарих, бусад ажлуудыг хийх мэргэжлийн инженерүүд ур чадвартай ажилчид шаардлагатай байна. Энэ бол их тоо, тийм ээ. Хэн ч модыг том талбайд суулгаж чадна. Гэхдээ хэн нэгэн тэднийг арчилж хамгаалах ёстой. Хэн нэгэн энэ ажлыг зохих ёсоор нь хийх ёстой. Тэгэхгүй бол тэр модод тэнд ургахгүй. Саяхан Европын холбоо болон Монгол улсын хооронд ойн түншлэлийн гэрээ байгуулагдаад байгаа бөгөөд бид холбооны хамтаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх онцгой үүрэгтэй гэж бодож байна. Бид нүүдэлчний уламжлалт соёлоор биш орчин үеийн ой менежментийн боловсролд эзэмшсэн залуу үеийнхэндээ найдах хэрэгтэй. Ус голын дагуух аялын замыг унган байгалийн болон хүний өөрчилсөн орчинд дах ой мод дагалдаж байдаг. Бүх оршин суугч болон аялагч нарт бүгдээрэнд нь тухтай байхаар сайн ойчин ойгоо асран хамгаалж тордож ажилдаг. Европ болон орхон голын бэлчирт Монголын газар нутгаар хийсэн бидний ус гол дагсан аялал дуусаж байна. Уулын өндөрт мөнх цэвдэг хэлбэрээр эхэлсэн бол гол маань удалгүй Монголын нутгийг орхон одох үед дууснаа.
Монголын байгаль орчинд ус зайлшгүй чухал шаардлагатай. Усгүй бол зэрэгэлдээ хээрт алдаж, ойдч амьдрал байх боломжгүй. Эсвэргээрээ ойн усыг цэвэрлэж хамгаалдаг. Энэ нь ой ус хоёрын харилцан шүтлэлцэл хариу үйлдэл юм. Монголын газар нутаг болон ойг харах нийгмийн өнцгийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ нэг төслийн хүрээнд ийм чухал эргэлт өөрчлөлтийг хийх боломжтой юу?